Мэргэжлийн сургалтын байгууллагуудын суралцагчид болон төгсөгчдөөс энэ онд зохион байгуулагдах Verde Skills 2017 олон улсын тэмцээнд цахилгаан угсралт мэргэжлэлээр оролцогчдыг шалгаруулах, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, урамшуулж дэмжих, ур чадрын түвшинг олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх зорилготой цахилгаан угсралт мэргэжлийн ур чадрын улсын тэмцээн энэ сарын 18-наас 19-ны хооронд манай аймагт дөрөвт жилдээ зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд бусад орон нутгаас буюу 22 аймагаас оюутан залуус оролцсон бөгөөд тодруулбал Баянхонгор, Өмнөговь, Завхан, Гомсөвөр гэмэт аймагуудаас мэргэжил сургалт үйлдвэрлэл болон политехникийн коллежийн цахилгааны ангийн оюутнуудын төлөөлөл оролцсон юм а. За энэ тэмцээн бол энэ намрын зохион байгуулагдах дэлхийн ур чадрын тэмцээнд оролцох шилдэг шалгаруулна. Абу Дабид болох World Skills энэ дэлхийн ур чадрын 44 дахь удаагийн тэмцээнд оролцохчаас олонхолж байгаа. Энэ тэмцээнийхээ үр дүн энэ тэмцээний зохион байгуулалтыг манай Дархан улаан аймагт Гуулуурхай эрчим хүчний политехник коллеж хариуцж явуулж байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн бол хөндлөнгийн бүрэлдэхүүн сонгосон. Энэ шүүгчдийн бүрэлдэхүүн маань бол ил тод, шудраг, үнэн шүүж үндсэн шилдэгээ тодруулаад энэ хүний бол ингээд олон улсын тэмцээнд оролцохын зорилготой уралдаан тэмцээн болж байгаа. Манай энэ тэмцээний гол ивент итгэгч спонсор байгууллага бол Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг түншин суралцсан мэргэжлийн боловсрол сургалтын салбар ийм төслийн санхүүжигдэж хөтөлбөр нийгэм хамгааллын яамны оролцоотой ингэж энэ тэмцээний үйл ажиллагаа явуулж байна. Дээрх тэмцээний хөтөлбөр нийгмийн хамгааллын яам Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, мэргэжлийн боловсролын төвийн бүсийн арга зүйн төв, Уулуурхан эрчим хүчний политехникийн коллеж болон аймгийн инженеруудын холбоо хамтран зохион явуулсан бөгөөд тэмцээний ерөнхий шүүгч болон бусад шүүгчээр цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрөмж тавьцаад компани ерөнхий инженер, шинжилгээ ухааны технологийн сургуулийн инженерчлэлийн салбарын ахлах багш мөн Дархны дулааны цахилгаан станц төрөмж тавьцаад компани хяналтын хэлтсэн инженер зэрэг холбогдох хүмүүс шүүгчээр ажилласан байна. Энэ тэмцээн яг 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олон улсын шин чанартай тэмцээний бэлтгэл ажил гэсэн үг. 2 дугаар шатны арга хэмжээнд явагдаж байна өнөөдөр. За 1 дугаар шатны арга хэмжээнд нь 21 аймгийн мисүүдүүд оролцсон. За 2 дугаар шатны шалгаруулалтанд одоо өнөөдрийн байдлаар 6 сургуулийн оролцогч маань шалгарцсан. Одоо өнөөдөр тэмцээн уралдааны ажлыг яг явагдаад байж байна. За энэ тэмцээн явагдаад дуусаад энэ шалгарсан хүмүүс маань 2 байр дид байртайгаа ингээ 2 байр шалгарах юм. Энэ тэмцээний үр дүнд. Тэгээд энэ цахилгааны ухсралт чиглэлээр бол эндээс шалгарсан хүмүүс маань улсын хэмжээнд гэсэн үг. Шалгарсан хүмүүс маань бол дараагийн тэмцээнд одоо араб улсад болох олон улсын энэ цахилгааны чиглэлээр оролцох хүмүүс бол өнөөдөр одоо ингээ шалгарах арга хэмжээнд явагдаад байж байна л гэсэн үг. Цахилгаан угсралтай мэргэжлийн ур чадрын улсын тэмцээн манай аймагт 4 жилдээ зохион байгуулагдаж байгаа юм а. Тэмцээнд 22 аймгийн 23 сургуулийн оюутнууд оролцсон бөгөөд 2 дугаар шатанд 6 оюутан мэдлэг боловсролоор өрсөлдөж үлдсэн байна. Тэмцээний үеэр сурагчдын гүйцэтгэх даалгавар нь моторын удирдлан угсралт, өвөнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, материалаа зөв сонгох, холболтын чанар, холболтын эмх зэгц, гүйцэтгэлийн цаг барил зэргийг тооцож, аварга, маргааш тодруулах юм а.